За сайн байна уу? Өнөөдөр Шулам бурхан гэдэг нэртэй Арманыг уншлаа. Энэ ном бол асар сонирхолтой. Ерөөсөн хижээч ном уншиж байгаа хүн. Ерөөсөн ганцч ном уншаагүй. Энэ номыг 4 өдөр ерөөсөн тавихгүй барьж уншсан гэдэг. Уйлаад уншсан, уяраад уншсан, урамжраг бадраад уншсан. Ингээд 4 өдөр уншид дууссан. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэдэг чинь ном гэдэг чинь сонирхолтой байсан юм байна. Анх удаа мэдлээ гэж хэлсэн. Тэгэхээр огт ном уншдаггүй сонирхдаггүй хүн хүртэл ингэж татгадаж уншдаг. Ийм сонирхолтой ном юм байгаа юм. За миний хувьд ч нэг л амьсгаагаар уншид дууссан. Эхлээд уншчих юм бол цааш нь юу болдог вэ? Яа төгсдгөл гээд жаавалдаг уншуулгадаг ном. За энэ номыг бол Мэндбаярын дэлгэрч цэцэг бичсэн бестселлер болсон ном юм байна. За өнөөдөр энэ номыг 5 талаас нь ядаж шинжилье. За нэгдүгээр энэ номын агуулга чухам юунд тухай бичсэн ном юм бэ? За уншсан хүмүүс бол харьцуулж үзээрэй. Миний ярьж байгаа тааж нь харахгүй байна. За хоёрдугаард энэ номонд чухам ямар санаа төрүүлсэн юм бэ? 3 зүйлийг хэлсэн байна. Маш олон зүйл хэлсэн байна. Өнөөдөр би энд ирсэн 3 зүйлийг яриа. За нэгдүгээрд нь бол шулам гэж бий. Бурхан гэж бий. Шулам шиг амьдрах хүн байна. Бурхан шиг амьдрах хүн бас байгаа. Тэгээ хүний дотор бас шулам болоод бурхан хоёр хэрэгцээд оршиж юм байна. Тэгэхээр энэ хоёр хүчнээ тэнцвэрийг яаж олох вэ гэдэг асуудлыг энэ дээр ярьсан. Тэгээ хоёрдугаард хүн бүх зүйлээ алдаж болно. Гэр бүлэн, үр хүүхдэн, ажил амьдралаа, нэр төрөө. Гэтэл өөрийгөө алдаагүй байх юм бол энэ ном дээр хэлснээр бол чи өөрөө байна. Өөрийгөө алдаагүй байна. За тэгвэл өөрийгөө алдаахгүй гэдэг нь чухам юу вэ? За 3 дугаард нь энэ ном дээр бол алдаа гаргасан гэр бүлэн, алдаа гаргасан найз нөхдөд өршөөж уучлах тухай ярьсан байна. Энэ номын төгсгөл тэгж төгсдөг. Тэгвэл энэ төгсгөл энэ өршөөл уучлал гэдэг нь чухам зөв байсан уу буруу байсан уу? Өөрөөр хэлэх юм бол ёсов бус шудраг бус зүйлийг өршөөнө гэдэг нь шудраг бус үйлдэл мөн байж болох. Энэ асуудлаар ярина. 3 дугаар хэсэг дээр за энэ романтик сэтгэлжийн арман шулам болоод бурхан гэдэг энэ армаа маань Монголдон бестселлер юм байна. Тэгвэл дэлхийн бусад ном жохолоотой харьцуулж үзэх юм бол ямар төвшөнд байна? За энэ талаар бас судалж үзсэн. 3 номтой харьцуулсан юм байна. За нэг нь бол энэ Барзелийн нэр чухал Паулагын бичсэн Вероника үхээр шийдв гэсэн ийм гайхамшигтай дэлхийд алдартай арман байдаг. 24 настай эмэгтэй болтой жирэг үхээр шийдсэн. Тэгж шийдснэхээ дараа амьдралын утга учирыг ойлгох юм байна. За 2 дугаард нь Альберт Камюгийн бичсэн Хөндлөн хүн гэдэг. За ийм сонирхолтой армаа байдаг. Энэтэй бас харьцуулж үзлээ. За энэ ном бол ямар ч ном бэ гэдэг жирэг ээж нь таал төгсчихсэн. Гэсэн ч гэсэн ямар ч сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлээгүй. Хашаадж байлаагүй. Тэгэж байгаад санамсаргүй хүн амны хэрэг хийсэн. Ингээ шүүхээр орсон. Гэсэн ч гэсэн шүүхээс хүн амныхын хэрэгээр яллаагүй. Ээжийнхэн оршуулга дээр хүндэтгэл үзүүлээгүй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлээгүй гэдгийн төлөө шийтгсэн юм байна. Тэгэхээр өнөөдрийн ярьж байгаа энэ шулам болоод бурхан гэдэг армантай харьцуулаад бодож үжих асуудал байна гэсэн. Хамгийн сүүлд нь Николасын бичсэн Walk to Remember гэдэг ийм арман байдаг. За энэ бол хайр сэтгэл. Нөхрийнхөө төлөө өөрийгөө зориулсан. Эмэгтэй өнөөдрийн энэ ярих гэж номтой бас холбоотой. За энэ 3 дэлхийд алдартай энэ армануудтай харьцуулсан зүйлийг 3 дугаар хэсгээр ярина. За 4 дугаар хэсгээр энэ шулам болоод бурхан гэдэг ном бол том арман учраас агуулга асар баялаг. Өнөөгийн Монголын нүүрч царай дүрх монголчуудын өнөөдрийн амьдралыг харуулсан. За ямар амьдралыг харуулсан байна? 3 жилийн амьдрал. Ирчүүл нь ямар байна? Юу бодож сэтгэдэг, яаж амьдрдаг? Эхнэрээ араар нь тавьдаг. Бизнесийн тусгай хийдэг.
Гэх юм бэ? Асар олон асуудлууд энэ дээр байж байгаа. Хоёрдугаар нь эмгтэйчүүд. Эмгтэйчүүд нь болтой зэрэг хайрцаглаар амьдардаг. Хүлчингүй, уучлах, өршөөх хандлагатай. Хохирогчд асар олон асуудлуудыг бол энэ дээр дэлгэж тавьсан байж байгаа. Монгол эрчүүд болоод Монгол эмгтэйчүүд дээр. Тэгээд дараа нь болтой зэрэг Монголын нийгэм бүхэлдээ ямар байна? Энэ нийгэмд шодрог ёс байна уу? Хууль дурам үйлчилж байна уу? Энэ ном бол бүхэлдээ өршөөлөөр, уучлалаар, ойлголцлоор дуусах. Гэтэл цаана болтой зэрэг шодрог босчлыг өгшүүлсэн гэмт хэрэг хууль зөрчсөн үйлдэлүүд хийчихэд шийтгэл амсахгүй гочирж байгаа. Гэх юм мэт янз бүрийн асуудлууд бол энэ байж байгаа. Энэний талаар бол маш товчхон ярина. Хамгийн сүүлд нь жохоолч дэлгэр зэсэг цохом энэ номороо дамжуулаад эрчүүлгийг, эмгтээчүүдийг, Монголын нийгмийг ямар байгаасаа гэж хүссэн юм бэ? Жохоогчийн хүсэл мөрөөдөл. Бие хайрласан гэр бүл, чодрог сайхан нийгэм, тэгээ хөгжиж дэвшсэн дэлхийн түвшинд хүрсэн Монгол улс. Энэ болж чадтай юу? Энэ талаар бас өөрийн хүчит бодлыг илэрхийлсэн. Ийм 5 зүйлийг өнөөдөр ярив. Тэгвэл нэгдүгээрд нь энэ ном жоохон юу бичсэн юм бэ? Тэгэхээр эхлээд Чохолын баатруудыг танилцуулах хэрэгтэй юм. Чохолын гол баатар болвол Сараю гэдэг нэртэй ийм бүсгүй байж байгаа юм. Сараюгийн нөхөр нь болвол Модон гэж. Эхлээд сонсохтой зэрэг энэ болвол Донтоллоос өмнөх үеийн хүннөө гүрнээ үеийн үйл явдлууд байж магадгүй хүмүүсд бодогдож магадгүй. Гэтэл энэ болвол тэр манай дээдэс болсон хүннөө гүрнээ агуухан Модон болвол биш. Тэрний нэрээр нэрлсэн өнөөгийн нийгэмдэр амьдарч байгаа Монгол нэр хүнээ нэр юм байгаа юм. Энэ хоёр болвол ингээд хоёр хүүхэдтэй тэгээд маш аж жаргалтай сайн сайхан амьдарч ирсэн байгаа юм. Бибид маш хайртай, тэгээд Сараю бол маш их халамжтай. Ингээ бизнес нь амжилттай ингээ амьдарч ирсэн. Тэгэхээр бас нэг зүйл нь юу гэхтэй жирэг энэ жохоогч дэлгэрчиг болвол өөрөө хувцснаа жагуур хөтөдөг юм байгаа юм. Жохол бичингээ хажуугаар. Тэгэхээр энэ дээр гарч байгаа энэ үйл явдлууд болвол өөрийнх нь амьдралаар туулсан. Энэ үйл явдлууд болвол давчж орж ирж байгаа байх гэж би бодсон жарам хэсэг нь. Өөрийнх нь амьдралын нэг хэсэг байсан байхаа гэж бодож байгаа. Тэгсэн нэг өдөр болохтой жирийг энэ Модон болоо шөнө оройтож ирсэн. Сохтуу. Тэгээд биеинд нь болтой жирийг өөр төрлийн үнэртэй бас шингэчихсэн. Энэ тэнд шимүүлчихсэн. Ургуулын бод болчихсон. Ийм байдалтай. Тэгээд байж тэр чинь бас хойноос нь хаалгыг зохоод нэг эмгтэй орж ирсэн. Гэтэ гэртээ ороолоо. Энэ болтой жирийг Будчмаг гэдэг нэртэй. Өөрөөр хэлэх юм бол энэ Сараюгийн нөхрийнх нь Модон нууч амаргана гэсэн. Нийлжсэн эмгтэй. Орж ирээд юу гэж хэлсэн бэ гэдэг жирийг. Би өөрийгөө мэдүүлэх чагаа ирсэн гэж бодож байна. Би өөрийн чинь нөхөртэй олон жилийн дараа явсан. Би танай нөхөрт хайртай, танай нөхөр бас надад хайртай. Тийм учраас одоо бид хоёр амьдрах чагуулсан. Энийг мэддэг хэрэглэх гэсэн. Тэгсэн нутаа жирийг Сараю бол гэртээ оруулаа мэдээж хөөхөө явуулсан. Ингээд энэ өдрөөс эхлээд энэ аж жаргалтай сайн сайхан амьдарч исэн гэр бүлд өөрчлөлт орж эхэлж байгаа юм. Эннийх нь хажуугаар болтой жирийг Чохолын бас нэг гол баатрын нэг Чингүн гэдэг гадаадас сураад харж ирсэн ийм залуу гарч ирнэ. Энэ болвол Модон болоод Сараю хоёрын найз. Энэ хоёрыг бас танилцуулж ирсэн. Бас их нэртэй, хүүхэдтэй. Эхнэрийнх нь нэр нь Учрал гэдэг. Тэгээ хурж ирээд болтой жирийг. Бизнес их санаа тавьдаг юм байна. Тэгээ ямар бизнес их санаа гаргасан бэ гэдэг жирийг. Германд болвол нэг том одоо найдвартай компани байж байгаа. Тэр компанийн чахруудыг бол таньдаг. Монголд одоо хөрөнгө оруулалт хийсэн юм сонирхолтой байж байгаа. Энтэй хамтарч одоо хийе гэж. Тэрнийх нь герман хүнийх нь нэр нь бол Бурман гэдэг нэртэй. Гисэн ч гэсэн энэ болвол байж та. Чингүн болвол Модоны ерөөсөн мэхэлж байгаа юм. Тэгээ өөрөө болвол энэ Бурман руу утастаад чи надтай хамтарч ажиллаач. Би нэг хүнтэй одоо бизнес хийж байгаа юм. Надад бас мөнгөний хэрэгтэй болсон байгаа. Тэгэхээр өөрийгөө болвол тэнд том компани чахрал байдлаар жүжиглээд өөрдөө чи мөнгө шилжүүлэх юм болвол тэр мөнгийн 90% нь надад өгөөд 10% чи өөрөө үлдээж аваарай гэж. Тэгэхээр тэр болвол бас мөнгөний асуудал орцсон байсан учраас энийг хүлээж авдаг юм байна. Тэр нь ямар бизнес байсан бэ гэдэг жирийг. Бурман болвол Монгол руу нэг хөнд механизм, машин техник оруулна. Тэгээд тэр машин техникийн болвол энэ Модон болоод Чингүн хоёр Монголын уул уурхайн компанид бол худалдах юм байна.
Энийх нь дундаас нь бол 1 тэрбумын ашиг унгаана гэж. Ийм тоочтой. За энэ машин механизм бол Германаас бурман бол 2 тэрбумаар энэ хоёрт өгнө. Тэгээ энэ хоёр цаашаа болтой зэрэг 3 тэрбумаар зараад өөрсдөө болтой зэрэг 1 тэрбумын ашигтай болно. Ингэж энэ чингүн бол ярьж ойлгуулсан. Тэгсэн энэ модонд бол өөрийнх нь бүх өв хөрөнгө нь болтой зэрэг 1 тэрбум байсан. Энийг болтой зэрэг шууд шилжүүлгээр явуулсан байна. Ягаад гэвэл тэр бараа нь ирж байгаа амдаа явж байгаа. Тэг үлдсэнгийн бас одоо явуулахгүй болохгүй. Бараа ирэхсэн. Тэр нь бол бас 1 тэрбум. Энэ мөнгө нь бол байхгүй. Тэгэхээр яг хөөхтэй зэрэг эхнэрийн нэр дээр Сараюугийн нэр дээр 1 тэрбумын үнэтэй овчаа байсан. Энийг нь болтой зэрэг зараад энэ бурманд шилжүүлье гэж. Тэгтээ зэрэг яг хуу Сараюу бол тийм хөнгөн худамжид хийхгүй зөвшөөрөхгүй байсан. Тэгсэн болтой зэрэг Сараюугийн байхгүй хооронд нь бичиг цаасыг аваад модон өөрөө эзэн мэдээд зарцсан юм байна. Тэгээд тэр мөнгөний болтой зэрэг шууд тэр Герман руу шилжүүлсэн. Шилжүүлэхдээ зэрэг тэр Герман хүн болтой зэрэг утсаанд таслаад харилцах юм болоод. Ингээд мөнгөний болгоод авчиж байгаа юм. Гэтэл тэрнийх нь өмнө болтой зэрэг эхнээ 1 тэрбумын явуулахтай зэрэг Герман хүн болтой зэрэг 10% нь аваад 900 сая болтой зэрэг чингүнд шилжүүлэх гэсэн. Тэгтээ зэрэг чингүн нэг л тэр мөнгөтэй баян болчихсон. Тэр эхнэр нь болтой зэрэг бас гэртээ байгаад стресст ороод орол гэр бүл их дарамттай. Ягаад гэвэл энэ чингүн бол олон удаа арилжаа намаа хийсэн. Гэсэн ч гэсэн алдсан. Тэгээ өөр жийлтэй ийм одоо хөнд нөхцөлтэй юм гэр бүл. Тэгээ эхнэрийн бас тэгж хайрлж хөндлөх талдаа таарах. Тэгээ эхнэр нь болтой зэрэг нэг өдөр унаад эмнэлэгд. Тэгээд тархинд нь болтой зэрэг тодорхой хэмжээний гэмтэл гараад энийг бодоод гадаадын улс орнд эмнүүлэхгүй болохгүй байсан. Тэгээ энэ мөнгийг бол чингүн жалаж аваад эхнэртэйгээ одоо Солонгос эмнэлэхээр явна гэж. Ийм байдалтай байсан. Тэгээ ямар ч гэсэн ихний ээлжинд бол чингүнээ дансанд болвол ингээд 900 сая ороошч юм та. Тэгээ үлдсэн 1 тэрбумын шилжүүлэхдээ зэрэг Германы тэр бурман болтой зэрэг тэр 1 тэрбумын тэр чихэр нь аваад харьцаа тасарсан. Тэгэхээр модоны хувьд бол чингүнд тэр давхар одоо бурманд холигдуулж байгаа. Чингүн бол найжийн мөнгөийг мэхэлж аваад хаад бас Герман хүндээ одоо холигдуулсан гэсэн. Тэгээ ийм байдал болсон. Эхний үед бол энэ хоёр хамтарч ажиллаад ажил нь бутамжтай урагштай үед энэ хоёр яадаг байсан бэ гэдэг зэрэг гэр бүлсэн гадуур амралт руу яваад ажил хөтлөж байна. Хурал чуулган хийж байна. Гэх мэт янз бүрийн нэрээр гэр бүлсэн гадуур харилцаанд ордог байсан. Тэгэхээр энэ будад чимэг болвол чингүнийг модоны найз нэгдэг юм мэдээд модоноос тэдний гэр бүлээс өгшөө авах ийм төлөвлөгөө боловсруулсан. Энэ нь ямар төлөвлөгөө байсан бэ гэх юм бол чингүнтэй найз болно. Дотн харьцаа үүсгэн. Тэгээд дараа нь чингүнийг нөлөөлж ягаад модоны компанийг дампууруулах. За нэгдүгээрт. Хоёрдугаард нь болтой зэрэг модон болоод Сараюу хоёрыг салгах. Ийм өшөө авах төлөвлөгөө боловсруулсан. За энийг нь бол чингүнд хэлсэн юм байна. Чингүн бол эхлээд гайхсан ч гэсэн бас өөрийнх нь эрх ашигт нийчих, өөрийгөө зөвтгөх ийм үндслэс байсан. Ягаад гэвэл хамгийн анх энэ модон болоод Сараюу хоёрыг бол танилцуул гэр бүл болгосон нь бол чингүн юм байна. Тухайн үед чингүн бол бас Сараюуд сэтгэлтэй байсан. Дотор нууцхан. Гэтэл модон болгоо авчихсан. Энэ өшөөг явах хэрэг. Ийм бодол бас байж байгаа юм. Тийм учраас бодож чимэг өшөө авъя гэсэн төлөвөнд зөвшөөрж байгаа юм да. Тэгвэл ялгаа байхгүй. Би ч гэсэн өшөөтэй тийм биз дээ. Энэ би бас өшөөг авъя гэсэн бодол байна. Тэгэхээр надад бас мөнгө хэрэгтэй. Ягаад гэвэл өржил байгаа. Тэргийн бүглэмөр байна. Эхнэр өвдөж бие юм болцсон. Солонгост явж эмчлүүлмээр. Энэ сэдлийн үүднээс болохтой зэрэг энэ бод чимэгтэй нийлээд модон Сараюу хоёрыг хоослох, компанийн дампууруулах ийм төлөвлөгөө боловсруулсан. За энэ нь яаж хэрэгжсэн бэ гэдэг зэрэг энэ бурман гэдэг Германы ашигласан юм байна. Тэгээ гэр бүлийг яа салахгүй. За энэ дэр бас одоо арга байна. За энэ юу гэхтэй зэрэг будад чимэг бол өөрийнх нь доор нь байдаг гэдэг ч юм уу. За нэг гэсэндээ найз, нэг гэсэндээ дүүн чим шиг, нэг гэсэндээ шаван чим шиг. За ийм одоо эмхтэй байдаг. За энэ нь бол тунгалаг гэдэг. За будад чимгийн бодвол залуу, будад чимэг бол бас хүүхэдтэй. За ерөнхийдөө бол байдлыг харах юм бол 30 хүрсэн эмхтэй болов уу гэж. За тунгалаг бол 20 хэдэн настай, залуу, үжиглэнтэй. Тэгээ хөдөөнөөс ирээд жовжиж үед нь болтой зэрэг энэ будад чимэг туслаад тэгээ өөрийн хүн болгож авсан. Өөрийнх нь хэлснээр одоо уулууртай явдаг ийм дүр юм байна. За тэгээ энэ тунгалаг боёо тунгаагыг болвол модонтой танилцуулж байгаа. Тэдний компанид нь ажилд оруулаад тэгээд модонтой болтой зэрэг дотн харилцаатай болгуулсан. Тэгээд амралтын газар очоод арх дарс уухаад ухаалчсан үед нь болтой зэрэг хажууд нь тунгалгыг байлгаж ягаад. Тэгээд бас өөргөө хүртэл байлгаж ягаад. Ийм янз бүрийн одоо зураг бичлэг энэ төрийг аваад энийгэн болохтой зэрэг гэр бүлийн салгах, бутрахах энэ
ажиллагаанд хэрэгсэн байгаа юм. Тэгээ энийг болвол Сараюуд явуулж гисэн. Жермийн ултай зэрэг бас сошиал нийгмийн сүлжээнээр тараагаад. За энэний ултай зэрэг Сараюу өвчээд сэтгэлийн маш их хүнд байдалд орсон. Тэгээд нэг өдөр ултай зэрэг энэ нөхөр нь модон бас арх ус цогтоод өөр хүнтэй нийлчихэд гэртээ ороод ирээд ухаангаа хөвчихсэн. Тэгэхээр нь ултай зэрэг энэ муу юм яда алчшээ гэж бодоод лааны тавар шүүрж аваад хүнд металлаар хийгдсэн. Яг толгоор нь жохыг гэжсэн чинь баг хүн ултай зэрэг сэрээд ээж дуудаад тэгээд болсон. За энэ дээр бол одоо дараа нь бас ярьж тайлбарлана. За энэ эмхтэн болвол одоо бурхан сэтгэл нь ултай зэрэг дийлсэн гэдэг ийм ойлголт юм байгаа юм. За ийм байдлаар явсаар байгаад саяын ярьсан компани дампуурсан мөнгө ундалчихсан. Тэгээ гэр бүлтэй зэрэг ийм хүнд байдалд орчихсон. Тэгжээр бас нэг Жамлин гэдэг дүр гарч ирж байгаа юм л да. Жамлин бол бас гадаадд сураад ирсэн зурагчин залуу зурж урдаг. Цэцэрлэгт байж байгаад нэг удаа Сараюутай уулзаад өөрд нь ултай зэрэг их таалгацсан гэж журхын жорж игээд. Энэ хоёр бол найз болсон. Зөвхөн жирийн найз. За энэ бол ямар нэгэн гүнжийн харилцаанд л ерөөсөө ороохгүй. За энэ хоёрын хамт байж байхын ултай зэрэг модон ултай зэрэг олж хараад бүр одоо туршуул хүртэл тавьж явуулаад энэ хоёр хамт байх үед их жаргалтай байдаг юм байна гэд хартсан. Тэгээ энэ нь ултай зэрэг өөргөн зөвтгөх баримт болж байгаа юм. Чи намайг ултай зэрэг өөр хүнтэй нийлсэн гэж өвчж байгаа. Гэтэл чи бас одоо энэ журхчин залуутай нийлээд байгаа юм байна шүү дээ. Ийм байдлаар их нэргэн ултай зэрэг дарамтанд орсон. Тэгж байгаад ултай зэрэг энэ хоёр бол ерөөдөө тустай амьдрах болсон. Хүүхдүүд нь ултай зэрэг ээж автаар очоод тэгээ модон ээж нь өөрөөр хэлэх юм бол Сараюугийн хадам ээж нь бас ийм хүүхэнтэй суугаад яадаг сал өнтер гэж тэгж зөвлөж ирсэн. За энэ үйл явдлуудаас болоод бол ерөөсөө садаггүй ч гэсэн удаа ингэж тустай амьдрах болсон. За ерөнхийдөө бол энэ асар олон үйл явдлууд өрнөж байгаа юм л да. Тэгсэр байгаад талтай зэрэг энэ хэн болвол Чингүн болвол тэгээд тэр мөнгө нэгт дансан нороо ирчихсэн. За тэрийг аваад эхнэрээ дагуулад Солонгост чад амьдэрсэн. Тэгээд Солонгост очиж бас компани байгуулад амьдрал нь гайгүй болохтой зэрэг буцаад одоо Улаанбаатарт ирээд модонтой уулзсан. За энэ үед бол модон бол архинд орчихсон байсан. Тэгээд саяын ярьсан Тунгаа гэдэг эмэгтэй найз залуу Балзарыг жодоод тэгээд саатуулгаж ирсэн. За ингээд өнөөдөр ярих 2 дугаар сэдв. За 2 дугаар сэдвэнд бол энэ номд гарч ирж гол ойлголтоо санаанууд. За энэ бол 3 зүйл байгаа. Нэг нь бол шулам бурхан гэж юм юу. Хоёр нь бол бүхэж үйл алдсан ч гэсэн чи байна гэдэг ийм ойлголт. Өөрийгөө алдахгүй болвол дахиж хөл дөрөө босч ирэх болж чадтай. За энийг ярьсан. За хамгийн сүүлд нь бол уучлалаар энэ ном өндөрлж байгаа. Тэгвэл ёсов бус, шудраг бус зүйлийг уучлална гэдэг чинь шудраг уучлал мөн үү гэдэг асуулт. За энийг бүгдөө хамтаар ярилцъя. За ингээд нэгдүгээр зүйл. Шулам болоод бурхан гэдэг нэртэй энэ ном болвол тэгэхээр энэ дээр бол хоёр санааг илэрхийлж байгаа юм. Нэг нь бол шулам шиг хүнийг төрсөж бичсэн, бурхан шиг хүнийг бас гаргаж ирсэн байж байгаа. Шулмын амьдралаар амьдардаг ийм хүмүүс байна. Бурхан шиг сэтгэж амьдардаг ийм хүмүүс байгаа. За бурхан хэн байсан бэ гэвэл энэ Цохолын гол баатар Сараюу бүсгүй. За энийг Жохолын үгээр хэлэх юм бол нөхөр нь модон болвол өөрийнхөө эхнэрийг чи болвол бурхан шиг ингээд өөрийг чинь бэлэгдээд өөрт чинь цагаан дээр ихийн хөргийг бэлгэлж гинэ гэж гэртээ авч ирж тавьж исэн удаа байгаа. Энэ цагаан дээр их бол өөрийн чинь бэлэгдэл. Чи болвол надад энэ цагаан дээр их шиг ийм одоо байр суурь хэлдэг гэж. За үнэнхүү энэ цохолд төрсөн бичгснээр болвол энэ Сараюу бүсгүй болвол тийм байсан. Ганцхан удаа сүүлэрж ирээд цохтуу гвчих үед нь жохоод алчихъя гэд лаанаа тавар далийсан. Энэ үед нь бол хүүн сэрээд ээжигээ дутсан. Ингээ болсон. Тэрнээс өөр ямар ч амьдрал хортож үл хийгээгүй. За энэ бол бурхан шиг сэтгэлтэй Монгол эмэгтэй үнэ дүр юм байгаа юм. Энийхээ эсрэгээр болтой зэрэг нөхөртэй нь явж исэн бодчмог бүсгүй болвол шулмын дүрээр илэрч байгаа. Айл гэрийгэвцэн, компани дампууруулсан гэдэг юм уу. За ийм санаа бас байж болох юм. За энэ бол нэгдүгээр санаа. За хоёрдугаар санаа. Хоёрдугаар санаа нь бол угаасаа шулам шиг төрчихсөн, бурхан шиг төрчихсөн хүн гэж хижээч байхгүй. Энэ хоёр ойлголт бол хүний сэтгэл байдаг. Чухам шулман дийлж амьдрах уу, бурхан дийлж амьдрах уу? Энэ хоёрын хоорондох чөрчил, тэмчил. Хэрвээ шулмын сэтгэлийг дараад ялж чадах юм бол бурхан шиг ухаалаг зөв амьдралтай болно гэж. Энэ санааг гаргаж ирсэн.
Тэгэхээр энэ шулмын сэтгэлийг бол дарж чадаад бурхан шиг амьдрсан болвол энэ Сараевский ачсан бөлөгдөө бодчимэгч ухаарсан ойлгосон үн мөнх гэдэг залуутай гэрлээд азралтай амьдарсан тунгалагчсан ялгаа байхгүй. Өөрийнх нь анхны хайр багада үежрэж өссөн балжир гэдэг залуутай суусан. Модон чилгаа байхгүй, чингүн чилгаа байхгүй. Бүгд бурхан сэтгэл нь дийлсэн. Тийм учраас нэг ёсондоо бол энэ цохол болвол чулан болоод бурхан хоёрын тэмцэл гэсэн. Тийм хүмүүсийн хооронд тэмцэл өөрийн сэтгэл дээр байж байгаа шулан бурхан хоёрын бас тэмцэл. Энэ бол ойлгомжтой. Энийг бид нар бүгд мэдэж байгаа. Гэтэл ба шүү дээ. Хамгийн цохол асуудал нь одоо гарч ирж байгаа. Энэ нь юу гэсэн үг юм бол шулан ихтэй жирэг үнэхээр тийм муу зүйл мөн үү? Бурхан ихтэй жирэг үнэхээр тийм гэгэлэг зүйл мөн үү? Тэгвэл ба шүү дээ. Бас тийм биш. Шулам гэвэл юу вэ гэхтэй жирэг биологийн аран шин хүнээ байгалаас яасан. Энэ нь юу вэ гэх юм бол амнасаа хамгаалахын тулд өөрийгөө авч үлдэхийн тулд шаналлын эсрэг уур хил, гомдлын эсрэг өшөө авалт. Энийг илэрхийлж байгаа. Энэ бол амтны аран шин. Өтөв боловч гатах юм бол этэрнэ гэсэн үг байдаг. Энийг хэлж байгаа. Тэгэхээр шулам гэдэг нь бол муу гэсэн үг биш. Шархалсан, хамгаалтын гурамд шилжсэн, байгалаас жаяасан, аран шин илэрсэн ийм нэг бий хэлж байгаа. Тийм учраас энэ цохолдор гарч байгаа бод чимгийг бол бас шулам гэж үжиж болохгүй байх нь байна шүү дээ. Байгаалын аран шин илэрсэн байна. За энэ бурхан нь ямар онцлогтой хөхтэй жирэг өршөөлж үлддэг. Хайрлж инэрдэг. Өр хөхтийн төлөө уучлал сэтгэлтэй. Ховийн сэтгэл хөдлөлөө хянах чадвартай. За энийг бол бурхан сэтгэл гэж байгаа. Сараевыг бас хүмүүцсэн гэж үжигнэ шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол ёс суртахууны хомсортой хүн гэсэн. Шулам болвол түүхээ бий гэсэн. Бурхан болвол сайтар боловсрогдсон. Ийм бий. За ингээд хэлэхдээ жирэг маш ойлгомжтой. Бид нар шулам гэдгийг бол бас юмрлаа. Гэсэн ч гэсэн шулам болвол бурхан болохын урд талынх нь боловсрогдоогоо түүхээ байж байгаа. Тэр төвшин гэсэн. Тэрийг ялж давжиж хүмүүжиж нийгмийн ёс суртахуунтай олжиж бурхан болно гэсэн. За энийг болвол энэ шулам бурхан гэдэг арман дээр гарч ирсэн. За өөрөөр хэлэх юм бол будад чимэг болвол шулмын төвшөнд байсан, Сараевский болвол бурхны аженданд хүрсэн байжээ гэж тэгж ойлгож байна. Монголд байсан модон болвол шулам байсан, Солонгост очоод хүмүүжээд ирсэн, амьдрал сороод ирсэн модон болвол дараа нь бурхны төвшөнд хүрсэн гэсэн. Ийм сарай. За хоёрдугаар чамд чи байна гэдэг алдартай үгийг энэ Арманы 247 дугаар нүрэн дээр нь бичсэн байгаа юм. За энэ үед болвол Сараевский болвол бүх юм алдсан байсан. Нөхрөө алдсан, хоёр үрээ алдсан, тустай амьдрах усны хэлж байна. Компани дампуурсан. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүрэгдсэн. Тэрнээс жухтаж гарсан. Ийм байсан. За энэ үед болвол энэ Сараевскийн оюун санааных нь удирдахч багш нь тэр зурагчсан залуу Жамлин хэлсэн юм байгаа юм. Чи өөрөө үлдсэн шүү дээ. Чамд чи байна. Усаг хэдий жөөлөнч мөс болж хатуурдаг. Мөс хэдий хатууч уур болж дэгддэг. Уур хэдий сарнивч бороо болж хасгардаг. Чамд бүх юм байна гэж. Энэ үг хэлсэн. За энэ юу гэсэн үг? Хүн бүх зүйлээ алдаж болно. Гэтэл өөрийгөө алдаж болохгүй. Хэрвээ өөрийгөө алдах юм бол амьдрал авсан. За энэ үг бол Сараевскийг хөлдөр босгосон. Амьдралаа шинэрхэлсэн. За өнгөрсөн 100-д болвол оршихуйн гүн ухаан гэж экзистенциализм. За ийм гүн ухаанаас салбар бий болж дэлхийн нийтийг нөлөөлсөн байдаг. За энэ нэг гол үндслэгчийн нэг. Энэгээр өөрийнхөө зохиол бүтээлийг тойрж өгсөн хүн бол Францын зохиолч Жан Пол Сартр юм байна. За энэ санааг бас энэ зохиол дээр гаргасан. Existence нь essence-с урдж байсан гэж. Энэ нь ямар санаатай вэ гэдэг жирэг оршихуйн эхлээд байсан гэсэн. Оршиж дараа нь тэрэнд утга олгодог гэсэн. Хүн анханасаа утгатай, зоригтой төрдгөө харин эхлээд төрж гарч ирчихэд өөрөөр хэлэх юм бол оршиж дараа нь сая өөрийнхөө амьдралын утгыг бүтээдэг гэсэн. Сараевский болвол би өөрөө байна. Чам чи байна. Тийм учраас
амьдралынхаа утгыг шинээр бүтээж болно гэдэг энэ санаа гаргаж байгаа юм. Өөрийгөө чи өөрөө бүтээдэг гэсэн. Бүх юм чин алга болж болно. Огт байхгүй байж болно. Чи өөрөө байхад л хангалттай. Өнөөдөр Сараю бүсгүйтэй адилхан өөрийнхөө бүх зүйлийг алдсан байж болно. Гэр бүл, ажил амьдрал, нэр төрөө. Гэтэл өөрөө оршчих үед өөрийгөө алдаахгүй байхад бүх юмыг дахиад шинээр ихлүүлээд шинээр утга олгоод ажиргалтай сэтгэл хангалуун амьдрах болчиход. Энийг болбол Сараю бүсгүй өөрийнхөө амьдралаар харуулсан. За бид нар бас нэг хүний сайн мэддэг. Тэр нь хэн бэ гэдэг жирэг. Виктор Франкл. За Виктор Франклийн талаар урд нь ус. Манай подкаст дээр бол шилдэг номоор ярьж өнгөрч исэн. Хүнээс бүх зүйлийг авч болно. Гэтэл өгүүлэмж өгөх эрхийг хэн ч авч чадахгүй гэж тэгжсэн байдаг. За энэ юу гэсэн санаа вэ гэх юм бол Виктор Франкл бол дэлхийн 2 дугаар дайны үед фашизмын үед еврейчуудыг төвлөрүүлэн хорж исэн төвд хоригдож өнгөрсөн. Бүх зүйлээ алдсан байсан. Энэ бол сэтгэл судлаач эрдэмтэн хүн байсан. Ямар ч хэрэг мэдлэг. Гараад ирэх үед нь бас гэр бүл, төрөс садан, дийлэг гэн амнаас алдсан байсан. Юу ч байхгүй. Тэгээд энэ болвол энэ шоронд хонд нөхцөлд байх үед энэ алдартай байсан. Насистууд бүх зүйлийг булааж авсан. Ямар ч хэрэг мэдлэг. Гэтэл өөрийнхөө ухамсар тарих толгойдоо юу бодохыг болбод хэнч булааж авч чадахгүй. Энэ эрх надад үлдсэн байж байгаа. За энэ жаргал санааг барьж төвлөрөлөө хорих төвд амнасаа алдаахгүй. Гарч ирээд тэр хүнд байдлуудыг давд туулсан. Тэгээ бичсэн ном нь болохтэй жирэг дэлхийд одоо хүртэл бестселлер болж байгаа. Men's Search for Meaning гэдэг ном. Хүн амьдралын утгыг хайсан гэдэг ном. Тийм учраас Сараю бүсгүйчсэн ялгаа байхгүй. Амьдралаа шинэ утга өгсөн. Энэ амьдралыг зовлон амьдралын төгсгөл гэж үжиг. Энэ шинэ эхлэл юм байна. Би алдсан бүгдэн буцааж авч чадна. Тэгэж бодож сэтгэж хөлдрөө босч ирсэн. Гэтэл эсрэгээр нь Сараюгийн нөхөр Модон болвол амьдралыг дууссан гэж ойлгосон. Архинд орсон. Шоронд орсон. За энэ үед нь болвол өөрийг холигтож Солонгос руу явсан Чингүн бут ирээд өөрийн төр садуулах газраас гаргаад Солонгос тавч яваад амьдралын дахиж хөлдөр нь босгож гисэн. Тэгэхээр Модон ямар байгаа юм? Өөрийнхөө сэтгэлээсэн амьдралынхаа утгыг олоохгүй гэсэн. Өөрийнхөө хүчээр хөлдөр нь босч ирч чадсан гэсэн. Ялгаатай. Тэгэхээр алдаж болох зүйл болвол гэр бүл байж болно. Эд хөрөнгө байж болно. Нэр төр байж болно. Алдаж болохгүй зүйл нь юу юм? Би өөрийгөө алдаж болохгүй. Өөрийгөө алдаахгүй байхад юугүй ч гэсэн буцааж авах болчоод. За тэгвэл залгаад энэ хоолын 2 дугаар хэсгийн 3 дугаар зүйл. Өөрөөр хэлэх юм бол утга санааны талаар. Цаашдаа бид нарт шүүж, тунгааж, хэлэлцүүлэх асуудлын талаар. За энэ юу ихтэй жирэг шудраг ёс байхгүй болвол уучлал өөрөө шудраг бус явдал гэсэн ийм санаа. За энэ юу гэсэн үг вэ гэдэг жирэг бүгдийг уучлсан, өршөөсөн, тэгээ эвлэрсэн, амьдрал дахиад хуучаа үдэ орсон энэ зохиол болвол. Тэгэхээр хэний уучлсан юм? Хэний өршөөсөн? Гэр бүл араар нь тавьсан, хууралт хийсэн, суйлэрсэн, хөөж гаргасан. Хамгийн сүүлд нь өмчөрөнгийн нөртөл булааж авсан. Модоныг уучлж байгаа. Гэтэл Модон энэ үйл явдалд өөрөө харамссан уу? Хариуцлага хүлээсэн үү? Гэх юм болвол үгүй юм байна. Хойлын хариуцлага хүлээгээгүй. Эрүүгийн гэмтэр хийсэн. Компани галдсан. Интернет халдлага хийсэн. Хөрөнгө мөнгөний жаллан хийсэн. Хүн жотсон. Хариуцлага хүлээсэнгүй. Эхнэрээсээ уучлах хүсээгүй. Тэгэхээр энэ шудраг бос зүйлийг өршөөсөн гэдэг чинь өөрөө шудраг бос үйл юм биш үү гэдэг асуултын танд гарч ирж байгаа юм. Чингүний уучлсан, өршөөсөн, Чингүн нөхрөө Модоны холгоцсон. 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ийм их хэмжээний мөнгөний жалдан хийчихэд хойлын хариуцлага хүлээгээгүй. Уучлах хүсээгүй. Зүгээр л одоо миний буруу болжээ. Тухайн үед нөхцөл байдал тийм байсан учраас эхнэрээ өмнөлийгээд мөнгөч аваад явчихсан юм а гэдэг ч юм уу. Ийм тайлбар хийгээд тэгээд дуусчих. Бод чимгийн амьдралаар тоглосон. Тунгааг бас тийм байдлаар болсон. Энэ нь хариуцлагыг хүлээгээгүй шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүсийг уучлалнаа өршөнө гэдэг нь өөрөө шудраг зүйл мөн үү гэдэг ийм асуулт байдаг. За энэ бол бодох хэрэгтэй. Уучлалнаа өршөнө гэдэг бол гайхамшигтай зүйл. Гэтэл шудраг бус зүйлийг өршөөж уучлалнаа гэдэг чинь өөрөө шудраг биш юм уу гэсэн ийм санаа.
Тэгээд бас яаж ийн хөхтэй жирэг дарамт юм баг. Өөрөө хууль бус үйлдэлүүдийг хийчгээд ёс суртахуунгүй ажлуудыг хийчгээд тэгээд хохирогчийг болтой жирэг уучлах ёстой. Өршөөх ёстой гэдэг ийм ачин шалганд оруулдаг. Ийм амьдрал өнөөдөр манай нийгэмд зонхолцоход байж байгаа юм биш үжтэй гэсэн ийм асуултын нүдэг бас энэ Арманыг уншчих үед бодогдож байгаа. За ийм 3 зүйл ярил. Нэг нь бол шулан болоод бурхан, хоёр нь бол бүх зүйлээ алдсан ч өөрийгөө алдахгүй болвол аврагдаж болно. Амьдрал бол өөрөө оршиж тэрэнд нь утгыг олгодог юм. 3 дугаард нь бол шудраг бус зүйлийг өршөөсөн уучлсан гэдэг бол шудраг биш байж магадгүй шүү гэдэг. Энэ санаа. Буцаад тэр амьдрал тавтагдвал яах вэ? Энд ямар ч баталгаа байхгүй. Өөрөө ухамсарлаагүй. Хариуцлага хүлээгээгүй. Тэгвэл энэ нийгэм өнөөдөр юу болох вэ? Ёс суртахуун үйлчилдэг, хууль үйлчилдэг. Ийм нийгэм болж байгаа. Ёс суртахууны алдаа гаргачаад гэмтрийг үйлдчихэд дараа нь уучлаарай миний бор намайг өршөөгөөч гэгээд ийм байдлаар дуусдаг. Ийм циркл рүү, тойрог руу орох болчиход. Эсвэл орчсон байж магадгүй. За дараагийн асуудал. За өнөөдөр ярих 3 дугаар зүйл. За энэ нь юу гэхтэй жирэг шулан бурхан Армаа маань Монголд бэлсэлэр. Тэгвэл дэлхийд чухам ямар байр суурь ижлэх вэ? Дэлхийн алдартай жохолуудтай харьцуулж үзэх юм бол хаана явж байна? Тэд нарын гаргаж байгаа санаа, төвшүүлжгээ, үжил бодолтой хэр ойртож байна. За энийг ойлгохын тулд өнөөдөр энд 3 жохолыг авчирч харьцуулъя. За энэнийх нь нэг нь бол Паоло Каологийн Вероника үгээр шийдвэдэг ийм алдартай жохол байдаг. За энэтэй төстэй. Паоло бол Барзелийн нэр жохолж. За энэ жохол нь бол их дэлхийд нэр гарсан. За энэ жохолын онцлог бол 24 настай эмэгтэй. Амьдрал ямар ч утгагүй юм байна гэж ойлгоод тэгээд үгээр шийдсэн. Ийм үйл явдлыг бичсэн байдаг. Гадаа талаасаа бол маш хэвийн ажилтаа амьдралтай найзтай нөхөдтэй. Гэсэн чсэн амьдрал утгагүй юм байна гэж ойлгосон. Тэгээд 50 жамаар үхвийгээд нойрсуулах, унтуулах хэмжээгээр уугаад үхээгүй юм байна. Гэсэн чсэн эрүүл мэнд нь асар муутаад чөхөн хоногулдсан. Ингээд жинхнээсээ өөрийгөө үхнэ гэдэг мэдэрсэн. Энэ үед л сая амьдралын утгыг ойлгосон юм байна. Ингээд энэ үлдсэн чөхөн хоногоодаа хайрлж амьдралаа эргчүүлж өнгөрөөсөн. За тэрэн шиг энэ шулан бурхан гэдэг ном болвол амьдралыг алдсан хойноо энд гарч байгаа дөрүүд болвол үн чиний ойлгож гисэн байна. Энэгээр үнэстэй. За хоёрдугаард нь Альбер Камюгийн Хөндлөнгийн хүн гэдэг Армаа. Альбер Камю бол Францын 20 дугаар зууны алдартай жохолч. 57 онд 44 настай дан Нобелийн утга жохолын шагналыг бас хүртэж исэн ийм жохолч хүн. За энэ Хөндлөнгийн хүн гэдэг нь бол The Stranger гэдэг ном. За энэ дээр бол Мирсо гэдэг нэртэй залуу гардаг. За энэ ээж нь нас барах үед бол огт сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Үл тоомсорсон. За ээж өнөөдөр өгсөн. Магадгүй өчтөр өгсөн ч байж магадгүй. Ногдох шууд байхгүй. Зүрх сэтгэлгүй юм шиг ийм хүн байсан. Ингээд санамсаргүй нэг хүний алчсан, буудаад араа хүнийг. Тэгээ шүүх хурал болоод шүүгээд энэ дээр бол шийтгсэн. Шийтгэл нь юу байсан бэ гэх юм бол хүн алсан хэрэгэр нь биш. Ээжийг нас барахт нь хөндлөл үжүүлэхгүй гэдэг хэрэгэр ялгсан юм байна. Тэр ял нь бүр цаажаар авах ял байсан. Нерсогийн хувьд бол цаажаар авахын өмнө ухаардаг ч гэсэн хариуцлага хүлээсэн шийтгүүс. Гэтэл шулан бурхан дээр бол хариуцлага хүлээгээгүй шийтгүүлээгүй юм байна. Энэгээр ялгаатай. За 3 дугаард нь Николас Спарксийн Walk to Remember гэдэг ийм нэртэй ном. За энэ бол үйл явдал нь шулан бурхан хоёртой их төстэй. Хоёр залуу байдаг. Эхлээд бид хайртай, татан харьцаатай байсан. Гэсэн чсэн залуу нь болтой жирэг дараа нь уруудаг юм байна. Тэгж байснаа гэнтийн эргэлт гараад цусны хор тавдуур тусаад өдөр хоног нь тоотой болсон. За энэ үед бол найз эмэгтэй эхнэр нь бол хаяж явсангуу маш их хайр халамж тавьсан. Халуун дулаан амьдралыг мэдрүүлсэн. За энэгээр нь бол энэ Сараю бүсгүйтэй бол их төстэй. Бас модонтой ч гэсэн адилхан. Ийм дэлхийд алдартай 3 жохолоттой бол чарам талдаараа төстэй юм байна гэж одоо бодсон. За энэ бол миний уншиж судалсан ном жохолууд дээр гарч ирж байгаа. За та бүгд бусад одоо дэлхийн нэр төтөлөдтэй харьцуулаад судалж болно, ярилцж болно, шинжиж болно. За тэгвэл өнөөдөр ярихсан 4-р сэдв. 4-р сэдв нь юу гэх юм бол энэ номд юу тусгасан юм? Бусад улс орны жохолчдын бичсэн жохолуудаас
олж харахгүй зүйлийг эндээс олж харна. Миний хувьд ч гэсэн Монгол хүний хувьд ч гэсэн гайхширсан зүйлүүд олон байж байгаа. Манай нийгэм чи ийм нийгэм юм байна шүү дээ. За энэ дээр бол 3 яар. Эрчүүлийн хувьд, эмэгтэйчүүдийн хувьд, нийгмийн хувьд. За эхлээд эрчүүлийн хувьд. За нэгдүгээрд бол эрчүүл бол араар тавилт. Гэр бүлээс гадуур харьцаа үүсгэх хэвэн гэж үгтэй юм байна. За энэс болоод маш л эмэгтэйчүүд сэтгэлийн шаналлт. Тэгээ тэндээсээ үсээд гэр бүл салалт үүсэж байгаа. Хавтгарсан үгдэл. Үнэнч биш байдал. За энэ бол модонгийн амьдралаар, чингүний амьдралаар энэ дэр гарч ирсэн. Тэгээ хоёрдугаард нь ашигт дуусаад орхидог, шал шиг үнсэн дээр хайдаг. Хөөгөө гаргадаг. Бодчимгийч хөөгөө явуулсан. Тунгалгаж хөөгөө явуулсан. Өөрийнхөө эхнэрийн ус хөөгөө явуулсан. Гуравдугаард нь Монгол эрчүүд ямар байна вэ гэж энэ чохол дээр бичгснэр бол сайн эр биш. Сайн эр болвол гушуу дамжиж хулгай хийдэг байсан болж. Баячуулын ноёдуудын эд хөрөнгийг дээрэмдэж ирээд ард түмэнд ядуусад тараадаг байсан. Сайн эр болвол хаяага хадрахгүй гэсэн ийм зарчимтай байдаг. Гэтэл энэ чохол дээр гарч иржгээ Монгол эрчүүд болвол хаяага хадардаг юм байна. Чингүн өөрийнхөө хамгийн сайн найз модоныг хадарсан. Найжаан хадраад дуусгүй эхнэрээ хадардаг юм байна. Модон өөрийнхөө эхнэрийн хувцаагийг худалдсан. Хөрөнгийн нүрэн тараа хийсэн. Чингүн яасан бэ гэдэг зэрэг өөртөө нийлж исэн будад чимэг болоод тунгалаг хоёрд жалалсан мөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авч гисэн. Кафе ажиллах. Гэтэл үнэн хэрэгдэн болтой жирийг өөрийнхөө нэр дээр хөрөнгө бүртгүүлсэн байсан. Тэгээд Солонгос руу жугдах үед 200 саяар худалдаад нөгөө хоёроо хоосчрахсан. За ийм байдлаар хаягаан биш ханилсан хүүхнүүдэд хадардаг. Ийм байдлаар энэ ном дээр журласан байгаа юм. За 3 дугаард бол энэ эмэгтэйчүүдийг далалсан үед нь гарч ирж их, далайсан үед нь далдорж их байдлаар харилцдаг юм байна. Тэгээд эмэгтэйчүүдийг толгой дээр гаргаж болохгүй гэж. За энэ үг олон дахин гарч ирж байгаа юм. За энийг бол чингүн байндхан сануулж ирсэн. Чи эхнэрээ толгой дээр гаргаж өөрөө эжим мэдээ товчааг нь худалдах хэрэгтэй гэж. Тэгээ энэ номон дээр бас эрчүүлийг бол гэрийн гэж эрх мэдэх ёстой гэсэн байрсаар бас бичсэн. Гэтэл судлаад үзэх юм болвол өнөөдөр хэн нэг нь энэ гэрийн дарангуйлах байх ёс байхгүй. Нөхөрч болтохгүй. Гэр бүлийг бол хамтарч байгаа болдог. Хамтарч мэддэг. Харилцан бие биенээ хөндлөдөг. Ийм харьцаатай байх хэрэгтэй. Эхнэр нөхөр хоёр бол нэг нь чахрах жижиг нөгөө нь утаж ирээд дагалдах. Боолгодог юм уу? Ийм байрсаартай байх нь чухамжгүй гэсэн ийм ойлголт байна өнөөдрийн нийгэмд. Тэгээд бас юу гарч ирж байна вэ? Тэжээсэн бярууд тэрэг өвдөн гэсэн үг гарч ирж байгаа юм. 2 3 удаа. Би чамаа санхүүгийн хувьд болтой жирэг дааж байгаа. Эдгэнсгийн хувьд. Тийм учраас чи миний мэдлийн байх хэвээр. Би чамаа ажил авсан. Би чамаа их нэрэн болгосон. Гэдэг ч юм уу. Тэгээд өөрийн сөрөөд дуулуургүй байх юм бол тэжээсэн бярууд тэрэг өвдлээ гэсэн. Ийм байлаа харчдаг. Тэгээ энэ дээрээс үүдээд эмэгтэйчүүдийн саналын үнэхээр сонсдохгүй юм байл. Суун гэвчл ирчүүл суун гэсэн шийдвэрийг гаргадаг. Чи гар гэвэл эмэгтэйчүүд нь гэсэн гарч яадаг. Суун гэвчл ирчүүлийн зураг. Өвөө гаргана гэвэл ирчүүлийн зураг. Юу хийсэн ч энэ ном жохол дээр эцсийн бүлэгт нь модоны хэлснээр, чингүнээ хэлснээр шийдэгдэж байгаа юм. Эмэгтэйчүүдийн санал, хүсэл бодол гэдэг бол огтод тусгаддаггүй. Тэр байтугай хүүхдүүдийн саналыг ирсэн хижээч сонсож байгаагүй энэ номон дээр. За ирчүүлийн хувьд бол ийм байж байгаа юм. Гэхдээ тэр болгон бас тийм шээ. Энэ дээр Жамлин гэдэг жураач залуу байна. Энэ бол яг энэ эсрэг дүр юм байна. Тийм учраас энэ номон дээр бүх Монголын ирчүүдийг тэгээ бичсэн үг бол тийм биш. Нэг хэсэг нь энд ярьсан шиг шулам шиг байхад нөгөө хэсэг нь бас бурхан шиг байна. За энэ бол тав тодорхой байж байгаа. Тэгвэл эмэгтэйчүүд нь ямар байна вэ? За эмэгтэйчүүдийн хувьд ч ялгаа байхгүй. Сүлэрдэг юм байна. Бод чимэг байна. Тунгалаг байна. Гэр бүлдээ насан турш үнэнч явдаг хүн байна уу? Байна. Сараа юу байж. Жохогчийн энэ дээр хэлгээ бас санааны өгөхтэй жирэг. Эмэгтэйчүүдийн нийгмээс тусгаарлаад зөвхөн гэр бүлийн ажил хийх ёстой. Хүүхэд төрүүлэх, өсгөх. Энэ орчинд ууших юм болвол гэрийн ижигтэн синдром гэдэг сэтгэлийн гутрал ордгоо гэж. Энийг болвол шүүмжил битсэн байж байгаа. За энэхийн төлөөлөх дүр болвол чингүмийн ихнэр уучрал байж байна. За энэхийн эсрэг дүр болвол сарай байж байгаа. Модон болвол ажиллаан байл. Гэр бүлдэн бай гэж шаардсан. За энэ нь бол гэдэрхэн стресс, гутрал оруулж ирсэн. Ингээд өөрөө ажиллаж, бүтөөж компани хол дээр нь босгосон дахиж 2 удаа. За саяын ярьсан эрчүүлийн жишээн дээр ярьсан шиг эмэгтэйчүүд бол яг тийм байдлаар
толгой дээр нь гарч болохгүй юм байна. Харин энэхээ эсрэгээр уучлж явах хэрэгтэй, өршөөж явах хэрэгтэй, дэвсвэртэй байх хэрэгтэй. Энэ болвол эмгтээчүүд. Эмгтээчүүд ямар байна уу гэдэг нь болвол гэр бүл ямар байх уу гэдгийг харуулдаг, илэрхийлдэг, шийдэгдэг. Тийм учраас бүх үүрэг хариуцлага эхнэр дээр эмгтээ хүн дээр байдаг гэдэг санааг энэ дээр гаргаж ирж байгаа. Монголын нийгэм тийм байж байгаа гэсэн. Тэгээд шудраг биш. Ёс суртахуунгуй зүйлүүд хийчихэд дараа нь болтой жирэг эмгтээчүүд өрүүлж идэг. Чи ойлгох хэрэгтэй. Чи хүлээж авах хэрэгтэй. Хамгийн сүүлд чи уучлж өршөөх хэрэгтэй. Ийм толголт. Тэрэнд нь эмгтээчүүд эвлэрч амьдардаг. Хайр гэдэг бол гэр бүл гэдэг бол бүхэж чиний. За ингэж энэ номдэр бичсэн байж байгаа. Ийм байдлаар эмгтээчүүд бол маш уян хадан төсвөр хатуужилтай. Гэр бүлээ хамгаалах гэж, авч үлдэх гэж оролцдог. За 3 дугаард нь болвол Монголын нийгэм ямар байна? За энэ номдэр бичснээр болвол Монголын нийгэм бүхэлдээ юм байна. Гэр бүлд үнэнч биш. За энэ талаар их ярсан. Дараа нь болтой жирэг бизнес хийсэн ч гэсэн шудраг хийдгүй юм байна. Ялалдаг мэхэлдэг, хулгацдаг. Тэр байтугай хамгийн дотн найзаа хүртэл хулгацсан. Гадаадын хүнтэй хуурмалж яраад олон улсын хэмжээнд жаллаа хийсэн. Дотооддоо тендерд шудраг бус байдлаар оролцдог. Нөгөө талын компанийг шатаадаг. Гэх мэтээ ерөөсөө ямар л хийж болох хууль бус үйлдэл байна. Тэр бүгдийг совд сэтгэж хийдэг юм байна. Тэгээд яах вэ? Хуулийн хариуцлага хүлээдэггүй юм байна. Тийм ойлголт угаасаа байдагчгүй юм байна. Хохирсон нь тэр хүнээ хохиолоод дуустдаг. Хохирсон нь өөрийгөө хохирч болчихлаа гэд гомдлон бардуулах гэж явдахгүй юм байна. Хууль хяналтын байгууллагад ханддаггүй юм байна. Хандсан ч гэсэн яах вэ? Шийдэгддэг юм шиг байна. Тэрнээс өмнө уучлага байдаг. Эвлэрэх гэж оролддог. Тэгээд дараа нь болтой жирэг шүүх байгууллагын хүртэл нөлөөлдөг. За энэ номон дээр бичигдээгүй ч гэсэн бидний амьдрал дээр олон жишээнүүд байж байна. Тэгээд яг дараа нь буцаад л эвлэрчсэн байна. Хохирсон болоод л жалсан мэхэлсэн эцсэн ууснууд нь болтой жирэг бурхан шиг чарайлаад л буруу хүн уучлахадаад л сайхан нэртэй чөлөөтэй явж идэг. Зөв хүн уучласнараа дэвчээртэй ухаантай гэсэн нэр зүгээд л дотроо шанаж явж идэг. Ийм нэг. Тэгэл бусад улс орны байдлуудыг харах юм бол ёс суртахууны алдаа гаргасан ч уучлал хүсдэг. Хариуцлага хүлээдэг. Хууль зөрчих юм бол хуулийн хариуцлага хүлээдэг. Хохирлын нөхөж маргадуулдаг. Өөрөө нь тэр ялаа хэдэлдэг. Тэгжиж энэ нийгэм эрүүл чившнэ гэсэн. Гэтэл энэ болвол энэ номон дээр бичснээр болвол тийм ойлголт ерөөсөө огт байдаг юм шиг байна. Чаддах нь худал хэлээд хулхтаад монжоо тавьчихдаг. Чадахгүй нь хохироо төндөө үлдчихдэг. Тэгээд дараа нь уучлаарай. Би алдсан байна. Аргагүй ихээр тийм юм болчихлоо гэдэг. Тэгээд жүжиглүүд дуусдаг. Тэгэхээр энэ гэр бүлийн доторх энэ хүнд амьдрал. Тэгээд нийгмийн энэ босромох үгээр хэлэхлээр аргагүй байгаа. Энэ байдлыг энэ номон дээр дэлгэрчиг гаргасан. За өнөөдөр ярих хамгийн сүүлийн сэдв. Энэ юу гэхтэй жирэг жохоолч дэлгэр цэцэг энэ жохоолоор дамжуулаад бас өөр юу хэлэх гэсэн юм бэ? Саяын яргагаас гадна бас хэлэх гэсэн санаа байна. Монгол эмэгтэйчүүд бол агуу их гэдгийг хэлэх гэсэн. Сараа юу гэсгээд адилхан. Яагаад модон сараа юу гэсэн эртний нэр авсан бэ гэвэл эртнээс уламжилж ирсэн Монгол эмэгтэйчүүдийн гайхамшиг байдаг. Уужим сэтгэлтэй, уучаалдаг, өршөөдөг, төсвөрх дуужилтай, хүч чадалтай, хүсэл тэмүүлэлтэй. Энийг гарах гэсэн. Тэгээ бүх эмэгтэйчүүдийг ийм байгаасаа гэж уриалсан. За баснаг гаргая гэсэн санаа нь юу ихтэй жирэг. Энэ дээр өөрийнхөө үндэснээ үйлдвэрлэлийг дэлхийд гаргая. Монгол орноо хөгжил дэвшилттэй байлгая. Энэ санааг энэ дээрс гаргасан. Өөрийн үндэснээ үйлдвэрлэл, ноосон чамчдаг юм. Тэгээ өөрийн гэсэн завхар дэлхийд өөрийн орон зайг ижлүүлэх. Ийм сонирхолтой байсан. Тийм учраас хамгийн сүүлд нь Италид шагналт байранд ороод энэ чохол дуусчихаа юм. За энэ бол чохогчийн чингүс. Монгол эмэгтэйчүүд бол агуу гэр бүлтэй халамжтай. Ойлгож, уучлж, өршөөж чадна. Тэгээд их орон сэтгэлгээтэй. Зөвхөн гэр бүлэн биш. Монгол орноо бас дэш нэргий гэсэн үжил бодолтой. Тэгээд энэ сэтгэлийн тэнхээтэй. Алангуй их шиг, бүрдөжин шиг, мантгой чин хатан шиг ийм хүмүүс байдаг гэдгийг гаргаж ирэх гэж оролцсон. Тийм учраас энэ хоолыг бол миний хувьд маш талархалтай уншсан гайхамшигтай бүтээл. Арман бол арман урт асар олон үйл явдлууд гарч ирсэн. Тийм учраас бүгдийг ярьж чадсан. Та бүгд энэ номыг уншичээж ойлгоно. За өнөөдрийн ярьсныг маш товчхон дүгнэе. За өнөөдөр Мэнд баярын дэлгэрцгийн бичсэн Шулан бурхан гэдэг бестселлер болсон
номын тухай ярьлаа. За энэ ном хэвлэгдээд бүтэн жилч болоогүй. Ямар ч одоо ном уншдаггүй хүн энэ номыг барих юм бол заавал уншиж дуусна. Тийм сонирхолтой. Огтон ном уншдаггүй хүн авч уншаад 4 өдөр барь суугаад уйлж ээж, уярж ээж, догдолж ээж уншиж дууссан. Тийм комент байж байгаа. Тэрийн шиг би бас өдөр шөнөгүй уншсан. Аудио болгоо сонссон. Жохоогч ч гэсэн ялгаа байхгүй. Энэ номыг бичих гэж маш хөдөлмөр зарж болсон. 2 жил төлөвсөн, 3 жил тассагаа бичсэн. Өөр юу ч хийгүй. Тусгайлан ийм орчныг бүрдүүлсэн байр хөдөлтөж аваад тэндэн энэ амьдралаар амьдарч иж энэ жохолыг бичиж дуусгасан гэж нэг ярилцлаганд ярьсан байсан. Тэрийг бас та бүгд хайгаа сонсч болно. Тэгээд үйл явдлыг ярьсан. За үйл явдал нь урт учраас та бүгд номон дээрс нь уншаарай. За 2 дугаард ньалтаа зэрэг энэ номон дээр бол 3 гол санааг гаргасан. Миний олж харснаар хамгийн чухал нь нэг нь бол шулан болоод бурхан. Шулам шиг хүн байна, бурхан шиг хүн байна. Нэг хүн бас дотроо шулан болоод бурхан гэсэн 2 сэтгэл хоорондоо тэмцэлж идэг. Бурхан нь ялвал бурхан шиг амьдрал. Шулам нь ялах юм бол шулмын амьдралаар амьдрал. За шулмын амьдрал гэдэг нь юу вэ гэдэг жирийг энэ болвол биологийн байгалийн амтан аратны аранш. Тэрүүгээр байж болохгүй гэсэн үг. Бид нар бол нийгэмшсэн орчинд амьдарч байна. Ийм учраас хүмүүжлтэй ёс суртахуунтай байх хэрэгтэй. Шулмын амьдралаа гайхуулах, бахархах тэрүүгээр амьдрсан хэрэг. Бурхан шиг байх хэрэгтэй. За энэ санаа гаргасан. За нөгөө нэг нь утгатай жирийг бүх зүйлээ алдаж болно. Гэр бүлээ алдаж болно. Үр хүүхдээ алдаж болно. Ажил, хөрөнгө мөнгө алдаж болно. Гэтэл өөрийгөө алдаж болно. Чамд чи байна. Энэ тохиолдолд хүн хол дөрөн босч ирнэ. Өөрийгөө алдчих юм бол бүх юм сүйрж алга болно. Энэ жохол бичгсэн модон шиг болно. Гэтэл сараа юу бол өөрийгөө алдаагүй бас учраас хөл дөрөн босч ирсэн. За 3 дугаард нь энэ жохол бол хаппи энд. Бүх хүмүүс аж жаргалтай сайн сайхан болоод дуусчихъя. Манай эртний монгол жохол дээр гардаг шиг амар сайндаа жаргажээ гэж. Гэтэл шудраг бус зүйлийг өршөөнөө уучлана гэдэг бол шудраг бус үйл гэсэн ийм ойлголт байдаг. Тийм учраас энэ дээр эргчүүлэх хэрэгтэй. Гэр бүлээ өвдчихээд найдлагтай хулигдчихад хамын амьдралд оруулчихад дараа нь уучлагдаад амьдрах. Бид нарын ярьдгаар бол тийм одоо нүүр байх уу? Энд чинь ёс суртахуунд хуулийн тарж биш үү? Гэдэг асуулт удаж байгаа. За 3 дугаард нь дэлхийн хэдэн нэртэй жохолтой харьцуулсан. За саяын энэ номдор ярьсан Вероника үгээр шийдсэн хөндлөнгийн хүн Walk for Remember гэдэг. Энэ хэдэн номыг уншаагүй хүмүүс бол уншиж болно. Тэгээд шулан бурхнуудтай харьцуулж үзээрэй. Дараа нь болтой жирийг Монгол ирчүүд, Монгол эмэгтэйчүүд, Монголын нийгэм ямар байна уу гэдгийг ярьсан. Монгол ирчүүд бол гэр бүлийн гадуур сүүлэрдэг, худал хэлдэг, хулигддаг, хаяага хадардаг. Гэсэн чигсэн бүгдөө тийм биш. Жармууд жамлын шиг сайн хүмүүс байна. Алт шиг эрдэн шиг. Энийг гаргасан. Эмэгтэйчүүд амьдрна гэж чармиж байгаа. Эртний Монгол эмэгтэйчүүдийн эрхэм чанараа алдаахгүй байна. Гэсэн чигсэн бас бүгд тийм биш. Жарм нь будч юм шиг, жарм тоглох шиг байна. Монголын нийгэм бүхэлдээ ямар байна? Хохирчин дугаа байдаг. Уучлалаар бүх зүйлийг шийдэх гэж оролддог. Уучлалаар галхав шийдэх. Гэмтдэхэд үтэгээд хариуцлагаас чөлөөлөгдөх гэж орлодог. Ийм төрж урга энэ номонд төрслөгдсөн байж байгаа. Хамгийн сүүлд нь дэлгэрчийн хүсэл мөрөдөл. Монгол эмэгтэйчүүд өөрийнхөө эрхэм чанарыг хадгалъя. Гэр бүлээ хамгаалдаг. Алдаа гаргасан нөхрөө уучладаг. Тэгээд улс үндэстнээ өөдөн татъя гэсэн чин хүслээр хэмжилдэг. Эмэгтэй хүний бичсэн ном учраас эмэгтэйчүүдийн хайр сэтгэл, үжил бодол энэ номонд маш тодорхой илэрсэн. Энэ гайхамшиг. За, маш их баярлалаа.